Сайн бацгаана уу? Улаан байр шинэ видеонд тавтай морил. Энэ удаагийн бичлэгээр би 4 номны тухай ярих гэж байгаа. Энэ болохоор англи хэл дээр уншихад тохиромжтой. Гэхдээ надад англи хэл дээрх номнуудаас хамгийн таалагдж өндөр сэтгэл үлдээсэн 4 маань баггүй юу? Тэгээд эднийг санал болгож байгаа шалтгаан нь одоо англи хэл дээр ном унших илүү хүсэл сонирхолтой байгаа. Хэлээ сайжруулах сонирхолтой байгаа. Тэгээд ер нь номыг яг зохиогдсон их хэлээр нь уншиж байдаа гэж бодож байгаа хүмүүс байх юм бол яг хөө зүгээр би болохоор ер нь монгол зохиолчийн номыг монгол хэлээр нь англи хэл дээр бичигдсэн бол яг тэр хэлээр нь уншихыг илүүтэй зорддог. Уран зохиолыгч бай, хүүхний хөгжлөгч бай ер нь болж игэл англи хэл дээр нь уншихыг хичээдэг. Орчуулгын ном уншаад байвал яг хөө жоохон залхуурна. Хэрвээ одоо гайнд хараад муу орчуулсан байх юм бол эсвэл одоо яг англи хэлний эдгээрийн одоо сэтгэлдгээр нь сэтгэж чадаагүй монгол хөрс рүү буулгаж чадаагүй байх юм бол бас гоё юмыг гоёор уншиж чадахгүй онцгүй шүү дээ. Тийм болохоор та нарт санал болгох 4 англи хэл дээрх ном. За хамгийн ихнийх нь Surely You're Joking, Mr. Feynman. Richard Feynman гэж Нобелийн шагналт онлын физикч хүн байхгүй юу? Физикч, шинжлэх ухаанч ер нь бол тэгээд юм сонирхож судалдаг тийм нэлээд сахилгагүй байрын хүн байсан. Тэр хүний амьдрал уран бүтээлээс сэдвэлсэн одоо хэдэн оных юм тийм 85 он 1985 оных юм байна. Одоо ерөнхий гол утга санаа гэх юм бол Richard Feynman гэдэг энэ хүнийг дагаж одоо амьдралыг нь яриулж агаад бичсэн. Одоо энэ Feynman-ы зөндөө ном байд юм. Тэрэн дундаас энэ нь болохоор яг тийм нэг адал явдалтай, жоохон сахилгагүй, жоохон тийм сонирхолтой түүхүүдийг нь цуглуулчихсан байхгүй юу? Надад яагаад ч юм энэ зураг мурагнаасаач болоод юм уу? Нөө Alice in Wonderland штэ. Тэрний эрэгтэй хувилбар юм шиг санагдаад идэв. Яг Alice in Wonderland бол мэдээж fiction уран зохиолын ном. Энэ болохоор бодит амьдрал, бодит хүн, бодит тохиолдсон үйл явдлууд ч гэсэн хөөх энэ хүн чинь ямар зөрөгтэй юм бэ? Ямар ухаантай юм бэ? Айгуу сайтай юм бэ гэж бодогдуулдаг. Тийм шинжлэх ухаан нэг сонирхгүй, физик нэг сонирхгүй над мэтийн хүмүүст бол яг зарим хэсэг дээр нь тийм ойлгомжгүй юмнууд гарч ирнэ. Ягаад гэвэл энэ дээр тийм физикийн ухааны тухай аюу ингээд nerd хийгээд айгуух бичсэн байдаг байхгүй юу? Сайн юмнуудыг нь одоо ингээд үгүй тэр чин тэр болт тэрүүгээр ороод тэгээд ер нь тийм одоо физикийн талын юмнууд нэлээд оруулж ирсэн. Гэхдээ цаад утга санаа нь ерөнхийдөө ингээд энэ хүн ямар тийм чөлөөтэй сэтгэж айгүй эрх чөлөөтэй айгүй тийм дураараа гоё байгаа нь урам зориг өгмөр. Энийг олж аваад нэг унших юм бол ер нь хүмүүс ямар гоё зоригтой амьдрдгийг бас олж мэдэж болно. За дараагийнх нь болохоор School of Life-ийн Emotional Education. School of Life-ийг мэддэг болов уу гэж найдаж байна. Энэ болохоор боловсролын компани гэх юм уу да. Лондонд анхүүсгэн байгуулагдсан. Одоо дэлхийн Европын улсуудаар энд салбартай. Тэнгүүдээ YouTube дээр контент бэлддэг, ном гаргадаг, вебсайт нь гахалтай. Ер нь тийм одоо амьдралын яг л одоо хэлчихсэн байгаа шиг амьдралын сургууль ахгүй юу? Бусад газрууд шиг одоо тийм боловсрол, мэдлэг, одоо шинжлэх ухаан ч юм уу те энэ шиг шинжлэх ухаан гэхгүйгээр School of Life-ийн гол фокуслдаг юм нь болохоор дотоод энэ сэтгэл санаа, дотоод өөрийн гэсэн энэ одоо өөрийн боловсролыг олж авахт нь айгүй тусалсан, чиглэсэн тийм контентууд хийдэг. Одоо энэ дотор эргэлдээд байгаа муу сөрөг бодлуудыг яах вэ? Өөртөө итгэлгүй байдлыг яах вэ? Хайр дурлалт, хэрхэн хайр дурлал хайрлаж дурлах вэ? Юу эдийн те хүний хоорондын харилцаа болон өөртөөгөө тогтоосон харилцааны тухай бүхэл сабжектуудыг авч үзэж тэрэн дээр одоо контент хийдэг газар баггүй юу? Тэгэхээр та нарыг би яг одоо YouTube дээр байгаа юм чинь YouTube дээр School of Life гэж хаагаад эдний сувгийг олж дагаасаа гэж хүсэж байна. Тэн дээр байгаа контентуудыг үзэхэд л бас айгүй гоё. Тэгээд араас нь School of Life гэсэн вебсайт руу ороосаа тэр контентуудын бичгийн хэлбэрийг нь уншаасаа гэж хүсэж байна. Өөр эднийх зөндөө ном гаргасан. Надад ганц байгаа л Emotional Education. Тэгээд би бусдуудыг авч үзэхийг хүсэж байгаа. Яагаад гэвэл яг жинхэнэ тийм чанартай ном баггүй. Зарим номнууд чинь ингээд нэг ойлгомжтой юмнуудыг сануулсан байдлаар бичигдсэн байдаг штэ. Энэ болохоор бүр ингээд дотгошоо ухаа төнхөөд яг хүний тархин дотор яагаад бид нар тийм юм боддог тухай ингээд айгүй гоёор илэрхийлсэн байдаг болохоор ер нь School of Life-ийн контентууд надад айгүй таалагддаг. Яг уу хэлбэрийн хувьд гэх юм бол жоохон уншихад ядаргаатай тийм нөө философи ном, ер нь философи ном тал руугаа л дөхөж очино л доо. Тийм болохоор уншихад жоохон агсан дундаас дээш төвшний англи хэл шаардлагатай байж магадгүй. Үгийн сонголтууд нь яг нэг тийм
British хэцүү үгнүүд сонгож ашигладаг байхгүй юу? Угаасаа яг тийм англи стилтэй British маягийн үгсийн сонголтууд нь хүртэл тийм философик учраас яг уншихад тийм хурдан ингээд гүүгээд явцдаг тийм амархан бол биш. Гэхдээ үгийн сонголтод ер нь өгүүлбэрийн бүтцэд ч гэсэндээ айгүй сайнаар нөлөөлөх ном. Энэ бол ялцчгүй гоё. School of Life. Ер нь School of Life-ийн юм болгон гоё. Яг нэг тийм над шиг emotional хүнд гоё гэдэг. За араас нь болохоор Tools of Titans, Tim Ferriss-ийн энэ хүн чинь бас одоо яг гид модны нэг тийм модны entrepreneur, модны юм ярьдаг хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Тийм хүн болоод байгаа байхгүй. YouTube дээр бас контент хийдэг, подкасттай өөрөө хэдэн бизнес эхлүүлсэн стартапын entrepreneur маягийн хүн. Гэхдээ та нарын Tools of Titans-аас нь илүү нүг энүүгээр нь сайн мэдэх байх. Ажлын 4 цагтаа 7 хоног. 4-hour work week гэдэг. Энэ номоор айгүй бүүм хийж их алдартай болсон. Guys, энэ ном нь өөрөө их алдартай болсон ч юм уу да. Би энэ номыг монгол хэл дээр авчаад тэгээд англиар нь уншдаг байж гэж бодсон байхгүй юу? Яг нэг тиймс нэг л сонин бууж өгөхгүй нэг л сонин байгаа гэсэн юм аа. Энэ бас яг уншиж үзег бол уншиж үзээрэй. Энэ яагаад одоо тэгэл хүн болгоны яриад байдаг нэг хасал ажиллаад үзүүлээд өг passive income-тэй бол чамааг унтчихад ч мөнгө олдог баймаа гэл нэг тиймэрхүү хасал маягийн лайфстайлыг сурчлаад байдаг штэ. Тэрний эхлэл үндсэн нь баг энэ баггүй юу. Гэхдээ яг энэ тийм гэж их ажил гэж ерөөсөө зөвлөдөггүй. Харин ухаалаг ажил гэж зөвлөдөг. Заавал гэж хүний доор цалинтай гэж ажиллахгүйгээр өөрөө remotely энэ тэнд очиж аюу бага ажиллахыг аюу сайн сургасан. Яг энэ үндсэн энэ номыг нь унших юм бол нэрээ би юу гэдэг юм бэ? Нэрээ өстө гоё амьдрий гэж бодогдно аюу. Энэ бол аюу гоё ном. Гэтэ энэ номноос сурсан санаагаа зарим хүмүүс өөрөөр ашиглаад идэм шиг санагдтыг. Just saying. Энэ номыг бичсэн хүний энэ Tools of Titans энэ нь болохоор надад их таалагдсан. Энэ болохоор яг салбарынхаа шилдэг хүмүүсийг цуглуулж авч жагаад тэр хүмүүсийн нууц нь юу вэ гэдгийг асуусан байхгүй юу? Нууц буюу lifestyle, тэр амьдралын зуршил нь юу юм? Яаж тэр хүн юу идээд байдیں, яаж унтаад, хэдэн цаг дасгал хийгээд, яаж ажиллаад тийм их өндөр бүтээмжтэй ажиллаад байдیں бэ гэдгийг нь асууж, бичиж одоо хүмүүсийн тактикийг цуглуулсан ном гэх юм уу, зэрлэг зузаан. Тэг би энийг ингээд бүх юмыг нь нуулаад энэ тэнд нь баахан харандаагаар тэмдэглэхий хийгээд надад их таалагдсан байгаа. Тэгээд энэ дээр болохоор одоо Arnold Schwarzenegger, Tony Robbins, Jamie Foxx баахан хэдэн хүн байдаг вүлээ. Гуглдчихэл та. 200 хүн бас магадгүй зарим нь богинохон зарим нь урт байгаад байдаг шүү дээ. Тэгээ энэ ч өөрөө 674 нүүр ном. Унших процесс нь бол айгүй хурдан явагдах байх. Энийг бодох юм бол айгүй амархан бичигдсэн гэх юм уу? Энийний хажууд ч гэсэн амархан бичигдсэн. Ер нь урсаал явчихаар хэлний хувьд бол их амархан бичигдсэн. Энэ дээр ерөөсөө юм болгон байгаа. Гол юмыг нь 3 хуваацсан баггүй юу? Health, wealth, wisdom гэдэг 3 хуваацсан. Тэнгүүтээ яг энэ дотроо хүмүүсээ зочдоо хуваагаад яг одоо health дээр нь болохоор одоо дэлхийн олимпийн тамирчин ч байт юм уу, Navy SEAL ч байт юм уу, Arnold Schwarzenegger ч өөр юм дээр байт юм. Тийм фитнестэй, healthтэй холбоотой хүмүүс. Тэгэнгүүтээ wealth дотор нь болохоор яг дэлхийн шилдэг баячууд, бизнес эрхлэгчид, wisdom дээр нь болохоор одоо философийн мундаг автор хүмүүс ч юм уу юу ч тийм за тиймэрхүү тэгээд 3 хуваацсан. Тэгээд зэрлэг олон хүний амьдралын сонь юмнуудыг олж мэдэх боломжтой. Зарим хүмүүс ямар хүйтэн температуртай өрөөнд дунддгийн, ямар хүмүүс нь юу идэж байдгийн, нөгөө нэг хагас интермитент мацаг цацгийн тухай гэл бүгднийг нь ерөнхийдөө оруулж ирсэн байдаг. Тэгээ энэ олон хүмүүсийн амьдралын лайфстайлыг уншаад өөр дээрээ буулгахгүй бол хэрэггүй л дээ. Гэхдээ өөр дээрээ буулгаж чадах юм бол энэ бол айгүйх авах юмтай. Би нэр яагаад ийм том номнууд зогцсон болоо. Энэ болохоор Humans of New York. Humans of New York-ийг мэддэг байх гэж бодож байна. Facebook дээр Humans of New York гэдээ хайх юм бол хорвогийн хамгийн хөөрхөн пэйж гарч ирдэг. Тэр энэ Brandon Staten гэдэг зурагчин байдаг байхгүй юу? Тэр хүн ингээд Нью-Йорк хотын гудамжаар яваад
танихгүй хүмүүсийн зургийг аваад тэднэртэй ярилцаад тэр хүмүүсийн түүхийг пост болгож оруулдаг. Анх хамаг юм тэгж эхэлсэн. Хамгийн гол нь тэр зураг авах скил нь биш, хүнтэй ярилцах скил нь үнэхээр мундаг хөгжсөн. Яаж тэр хүмүүсээс тийм зүгээр танихгүй хүн дээр очсноо би таны зургийг авъя. Тэгээд та надад нэг ярьцлага өгөөч. Таны амьдралын хамгийн сонин юм юу вэ энэ төр гэл тэнгүүд тэр хүмүүс нь хилцсэн байж идэг. Тэгж гэтээ нэг постны ард асар их хөдөлмөр байдаг л баг л та. Тэгээд Humans of New York-ийг пэйжийг нь үздэг бол энэ ном бас таалагдана гэж найдаж байна. Энэ бол анхных нь гаргасан. Facebook дээр байдаг постуудаа нийлүүлсэн л гэх юм л да. Мэдээж бүгдийг нь постлсан байсан. Эдгээр бүгдээрээ интернетэд байгаа. Гэхдээ бид нар тэгэл хэрэг гаргаал Facebook дээр яг тэр пэйж руу н ороод бүгднийг нь явахгүй штэ. Нэг ингээл эргүүлээл тойруулаад үзэхэд гайхалтай гоё. Би хамгийн анх энэ чинь 15 онд 16 онд энийг захиалж авчаад бүгдийг нь эргүүлж тойруулж үзчихэд хүн болгон ямар их зовлонтой байд юм бэ гэж бодсон байхгүй. Одоо ингээл энд ингээл айгүй царайлаг, айгүй гоё бидний хүсэн мөрөөд Нью-Йоркд амьдарч байгаа хүмүүс мөртлөө бүгдээрээ цаанаа нэг юмтай хорт зуршлаад аван гарсан тэрнтэйгээ тэмцэж байгаа ч үгүй юм уу, хайртай хүмүүсээ алдсан ч үгүй юм уу, заавал нэг юмтай тэрийг харчаад миний зовлон энэний хажууд барыг юу ч биш юм байна гэж бодож исэн. Тэгээд одоо ч гэсэн ингээл нэг эргүүлж тойруулж харахад шууд гоё ярианы сэдв болдог, гоё ухаарл юм, гоё мэдрэмж төрүүлдэг ном гэх юм уу та. Ингээл хүмүүсийн зураг, тэдний түүхүүд сонирхолтой. Үнэхээр хизээж эргүүлээд өөдөнгөө юу нь бол. Тэгээд Brandon энэ project-ыг ингэж эхлүүлээд Нью-Йоркийн гудамжаар ингэж явж хүмүүстэй танилцж яриа хийдэг байж байгаа. Тэгээд тэр нь бүр өргөжөөд одоо өөр улсуудаар бас явдаг, өөр цэгүүд дээр бас очиж зураг авдаг болсон. За тэгээд миний санал болгож байгаа гэх юм бол Humans of New York байна, Tools of Titans байна, School of Life байна. Тэгээд Surely You're Joking Mr. McPayman. Ийм дөрөв ном байна. Энэ дөрөв надад таалагддаг. Тэгээд та нараас уншаад үзвэл гайгүй зүгээр байх гэж бодож байгаа. Та нарт бас санал болгох англи хэл дээр гоё ном байвал комент хэсэгт хуваалцаарай. Энэ комент хэсэг дээр гоё номнуудын санал хүсэл цуглуулцгаая. Тэгээд дараагийн видеоор уулзтлаа баяртай. Видео таалагдсан бол лайк таарч subscribe хийгээрэй. Тэгээд дараа уулзъя. Баяртай.